За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 11 дахь удаагийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. Өнөөдөр маш чухал сэдвийн тухай ярилцахаар бэлдсэн байгаа. Бид бүхэн хүн болж төрсөн байна. Энэ амьдралынхаа утга учир, шим, огшимыг хэрхэн гаргах юм бэ гэхлээр Бурхны шашинд чөлөө учралт хүний бие гэж тодорхой сайхан хэлж өгсөн байдгийн байна. Тэгвэл чөлөө учралт хүний бие энэ төрлийг хэрхэн авч үздэг те энэ чөлөө учрлын тухай бүгдээрээ олсон мэдээлэл хамтдаа хаваалцъя. За, Эрдэнэт хүний бие 18 чөлөө учрал бүрдсэн хүний бие гэж ярихын өмнө эхлээд хамтдаа чөлөө учрал гэдэг хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй. Чөлөө гэдэг нь дээдийн ном үйлдэх чөлөөтэй буюу боломжтой гэсэн утгатай. Жишээ нь нэг хүн ажил хийх чадвартай, боломжтой бол тэр хүнийг ажил хийх чөлөөтэй гэж ярьдагтай адил бид бүхэн дээдийн ном хийх чадвартай, боломжтой бол түүнийг дээдийн ном үйлдэх чөлөөтэй хүн гэж хэлнэ. Тэгвэл ном үйлдэхэд ямар хүнийг чөлөөтэй хүн гэх вэ? Гэвэл чөлөөгүй 8 зүйлээс хагацсан хүнийг хэлнэ. За, чөлөөгүй 8 зүйлээс хагацсан хүнийг хэлнэ гэж байна. Чөлөөгүй 8-д тэгвэл юу арах вэ? Үүнд нэгдүгээрт урд, хойд, төрөл, үеийн үр, чухаг, дээд 3 сэлтийг байхгүй гих буруу үзэлтэн болж төрөх. Ийм болоод төрөөгүй байх. За, чөлөөгүй 8. Хоёрт нь адуусанд төрөх. Гуравт нь бэрдэд төрөх. Дөрөвт нь тамад төрөх. Тавд нь бурхан залраагүй ба бурханы зарлиг байхгүй газар төрөх. Зургаад нь хязгаар оронд лалын шашинтан болж төрөх. Долоод нь хэлгүй, дүлий буюу эргэтэн бүрэн бус төрөх. 8-д нь урт наст тэнгэр болж төрөх. Эдгээр 8 юм аа. За, эдгээр 8 нь бол чөлөөгүй 8 тохиол байдаг бахнэ. Эдгээр 8-ыг хүн бусын чөлөөгүй 4, хүний чөлөөгүй 4 гэж хоёр ангилна. Хүн бусын чөлөөгүй 4 нь урт нас тэнгэр, там, бэрд, адгуус сэлтэн юм аа. Хүний чөлөөгүй 4 нь хязгаар оронд лалын шашинтан болж төрөх, бурхан залраагүй газар оронд төрөх, хэлгүй дүлий тэргүүтэн эргэтэн дутуу төрөх, мөн урд, хойд, төрөл, үеийн үр, чухаг, дээд 3 сэлтийг байхгүй гэх буруу үзэлтэн болж төрөх эдгээр юм аа гэсэн байна. За, учрал гэдэг нь дээдийн ном үйлдэхэд бүрдэх ёстой 10 зүйлүүдтэй учирсан хүнийг дээдийн ном үйлдэхэд учрал бүрдсэн гэдгээ. 10 учрлыг эхлээд өөрөөс харгалзах 5 учрал, бусдаас харгалзах 5 учрал гэж хоёр ангилдаг юм байна. За, өөрөөс харгалзах 5 учралд юу орж байна вэ гэхлээр нэгдүгээрт хүний төрлийг авсан байх, хүн болж төрсөн байх хэрэгтэй. Хоёрдугаарт төв газар төрсөн байх. Гуравдугаарт эрхтэн бүтэн байх. Дөрөвдүгээрт завсаргүй 5 үйл болох хувиргуудыг хооронд нь хагаралдуулах. Хорлох сэтгэлээр бурхны биеэс цус гаргах. Дайснаа дарсан гутагтыг хорох. Эцгээ хорох. Ихээ хорох. Эдгээр 5-ыг үйлдээгүй байх хэрэгтэй байдаг юм байна. За, 5-т нь оронд сүжиглэх буюу бурхны иш онолын шашинд сүжиглэх нь өөрт бүрдэх ёстой учраас өөрөөс харгалзах учрал 5 гинэ. За, энэ 5 маань өөрөөс харгалзах 5 маань байх нь. За, тэгвэл бусдаас харгалзах 5 учрал нь юу вэ гэхлээр бурхан заларсан, бурхан бээр номоо айлдсан, бурхны шашин үл доройтон оршиж байгаа, мөн бурхны шашинд орсон 4-т нь, 5-т нь ном бүтээх нөхцөл бүрдсэн эдгээр 5 юм аа. Дээр өгүүлсэн 8 чөлөө 10 учрал бүрдсэн хүнийг чөлөө учрал бүрдсэн хүний биеийг
олсон гэдэг байх нэ. За тэгэхээр одоо бид бүхний хувьд бол чөлөө уучрал сайхан бүрдсэн ийм хүн төрлийг аваад төрчихсөн байх нэ. За энэ төрөл дээр бид бүхэн сайхан дээдийн номыг сонсоод ойлгоод өөрсдөн дээрээ хэрэгжүүлж чадах юм бол бид бүхэн өөрийнхөө одоо энэ шунал уур мунхаг болоод түүний үлдээсэн дадал авьяас тийм ээ мэдтгүүний түүтгэр энэ бүхнээс бүрэн ангижрах ийм сайхан боломж чөлөө уучралт хүний бие дээр байдгийн байна. Тэгэхээр энэ чөлөө уучралт хүний биеийг олсон учраас бид бүхэн одоо энэ хүний төрлөө маш сайхан үр бүтээлтэй тийм ээ одоо хичээл шамдал дүүрэн ингэж өнгөрүүлвэл хожмоо бид бол одоо харамсах зүйлгүй би бол хүний төрөлд одоо хийх ёстой, сурах ёстой, эдгээр бүх зүйлдээ одоо хичээнгүйлэн шамдаж хийж чадсан гэж одоо өөрөө өөртөө сэтгэл хангалуун одоо байх ийм боломж бүрддэг юм байна. Тийм учраас одоо ном сонсож байгаа тийм ээ энэ номыг сонирхож байгаа энэ зам мөрийг одоо мэдхиймсэн гэсэн хүслийг төрүүлж байгаа хэн бүхний номын зам мөрөнд ардан байх болтугай гэж ерөөл өргөё. За та бүхэндээ чөлөө уучрал гих одоо сэдвээр богинохон бэлдсэн бичлэгээ хүргэлээ. Бүгдд нь амар амгалан аз жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. Чөлөө уучралт хүний биеийн төрлийнхөө агш юм тийм ээ утга учирыг хүн болгон гаргаж бурхны номтой учирч номыг бүтээж сэтгэлдээ хоёр түүтгэрээс ангиж ирсэн төгс гэгэрлийн удагт хүрэх болтугай гэж ерөөё. Та бүхэндээ баярлалаа, баяртай.